Энэ өдрийн мэндийг хөтлөгч Номи Эрдэнэби сонсогч та бүхэндээ хүргэж байна. Өнөөдөр бидний ярилцах сэдэв бол эрүүл мэнд амьдралын хэв маяг юм. Эхний хэсгийн зочноороо манай үеийн үлгэр жишээ төлөөлөл болсон гүйлтийн спортоор хичээлэгч Бэлгэн Болтыг урьж оролцууллаа. Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Намайг ч гэсэн та бүхэнд баярлалаа. Манай сонсогчдод өөрийгөө багахан товчхон танилцуулаач. За намайг Бэлгэн Болт гэдэг одоо 12 дугаар ангид сурдаг. За тэгээ ерхэд тогтмол гүйлтийн спортоор хичээлж эхэлсэн байгаа. За тэгээ тэрнээс гадна чөлөөт заваараа дугаа аялал болон хайкинг гэх мэт зүйл сонирхдаг. Гүйлтийн спортоор хичээлж эхлээд хэр удаж байгаа вэ? За ерхэд бол за нэг 6-аас 7 сар болсон байна. За тэгээ энэ хугацаанд ямар ч гэсэн өөрийнхөө хувьд бол том амжилттай 6-аас 7 тэмцээнд орсон байдаг. Хамгийн ингээд дурсамжтай тэмцээнийхээ тухай ярилцаач. За ерхэд дурсамжтай гэвэл за одоо жил болгон зохион байгуулагддаг хант ирэл гэж болдог. Энэ тэмцээнд ерхэд миний 3 дахь тэмцээн байсан. За тэгээ энэ тэмцээн болохоор энэ тэмцээнд тэр зэсмээ хамгийн гоё уулын гүйлт богд ууланд болдог. Тэгээд энэ болохоор миний хамгийн анхны уулын гүйлт гэсэн. За тэгээд энд ороход ерхэд хэрэгсэл жоохон муутай байсан болохоор ерхэд одоо за хөл гарын холголт гэх мэт нэг жижиг асуудлаас болж ерхэд жоохон ядарсан. За тэгээ энэ нь болохоор ерхэд надад хамгийн дурсамжтай болсон тэмцээн байдаг. Тэгээ ажиллаад хаад яг тэр үеийнхээ ингээ бодолтыг өмссөн баг шиг байна те. Тэгэхээр энийг ингээд өөртөө дурсгал болгоод авч үлдсэн гэж ойлгож болох уу? Тэр нь бол тий. Яг гүйлтэр хичээлж эхэлж байна гэдэг чинь өөрөө ингээд эрүүл мэндэд анхаарч эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр ингээд энэ амьдралын хэм маягийг шилжчихэд ингээд хамгийн тулгарч исэн хүндрэл юу вэ? Гүйлтийн спорт руу ороход өөрөө хамгийн чухал нь бэлтгэл байдаг. Тэгээ бэлтгэлийг бол энэ амьдралынхаа нэг хэсэг болох хэрэгтэй. Тэгээ яг энэ бэлтгэлийг хийх тулд одоо жишээ нь миний хувьд бол 12 дугаар анги учраас өдрийн цагаар бол бэлдэх хугацаа бараг болдоггүй. Тийм учраас өглөө хичээл харахын өмнө бэлддэг. Тийм учраас одоо өглөө 5 цагт босч ингээд бэлтгэлийг шаардлага гардаг. За тэгээд яг одоо яг өвлийн цагт бол өглөө харанхууд халуун ажилласаа гараад гадаг үн гэдэг ирэхэд бас жоохон хэцүү санагдсан. За гүйлтийн спорт ингээд таны биед янз бүрийн хүндрэлийг чинь арилгасан ингээд ач тусаа эрэг үр дагавар гаргасан зүйл байгаа юу? Тэгэд яагаад тэгж ингээд өөрт чинь нөлөөлж ийн гэж бодож байгаа вэ? Тэгэхээр миний хувьд бол за ингээд бид нар одоо ингээд төдийчлэн ингээд ихэнхдээ ингээд өөртөө ярилцсан шиг санагдсан. За тэгээд яг гүйлтийн спортоор хичээлж байхад ямар нэгэн хүмүүстэй контакт үүсгдэг учраас яг хол за 2-3 цаг за зарим тэмцээнд 4 цаг 5 цагийн хугацаанд зөвхөн өөртөө ярилцдаг. Тэгээ яг энэ хугацаанд яг өөртөө ярилцсаж за тэгээ илүү өөрийгөө таньж мэдэж өөрийгөө юу их гэж байгаа яг юунд дуртай гэдгээ ихэд олж мэдсэн. За тэгээ яг бус түүний хувьд гэх юм бол ерөөдөө гүйлтээр хичээлэх нь бол за тэгээд өөртөө ярилцаж сурах. За тэгээд хүний биеийг гүйлтийн спорт одоо хамгийн энгийн атлаа хүний биеийг ингээд төрөл бүрээр хөгжүүлдэг. За жишээ нь ингээд зүрх судас, ясны бүтэцгээд ерхий хүний байж болох бүхэл зүйлийг сайжруулдаг. Хүн тэгээ ерхийдээ өдөрт 20-30 минут алхах. За тэгээ цаашлаад 7 хоногт 3-5 удаа алхах. За хамгийн энгийн жишээ бол өдөрт 10,000 алхах амснаар хүн ерхийдээ хөдөлгөөнийхөө өдөрт хийх ёстой хөдөлгөөнийхөө 80-90% авчдаг. Их сонирхолтой санагдлаа л да ингээд өөртөө ярилцаж сурж байна гэж ааш өөрийгөө ингээд таньж сурж байна. Энэ ингээд сэтгэл санааны байдал чинь нөлөөлдөг үү? Нөлөөлнө. Одоо жишээ нь бид нар бол одоо ингээд 12 дугаар ангичаас одоо хэдхэн сарын дараа эсдийн ерхий шалгалт өгнө. За тэгээ энэ хугацаанд одоо бид нар хичээлж яг энэ хугацаанд зөвхөн бусдаас одоо ингээд бид нэр хичээлээ давтахдаа ингээд багш нараас асууж энэ тэндээс харж байдаг л одоо энэ нээш хугацаанд бид нэр зөвхөн өөрсдөө тул зарчна. За тэгээ энэ хугацааг ихэд илүү ашигтай болгоход одоо гүйлт их нөлөөтэй юм шиг санагдсан. Ерөнхийдөө бол ингээд стрессийг даван туулах чинь тусалбаа гэж ойлгож болох уу? Тэгээ өөртөө ярьж стрессээ даван туулж яг өөртөө амьдрал
яг юу болж ийн юу болохгүй байна. За тэгээд энэ гарч ирж байгаа асуудлаа хэрхэн зохицуулах уу шийдэх үү гэдэг дээр ерхэд хариулт олдог. За манай сонсогчдор ч гэсэн сонсож байгаа бах гүйлтийн спорт ганцхан гүйлтч гэлтгүү ингээд бусад спортоор хичээлэхэд хүний сэтгэл санааг илүү тайван байлгаж өөрийгөө олж стрессийг бууруулахад тусалдаг байх нь байх шүү. Тэгээд ерөнхий японочууд тэгээд монголчууд ч гэсэн ингээд ихэвчлэн ингэж ярьдаг л да хүн хөгшиж биш ингээд хөшиж үхтгээ гэж ярьдаг. Энтэй ингээд санал нийлдэг үү? Нийлэх байх уу? Энэ бол хамгийн ганц үнэлтэд. Тэгээд одоо жишээ харах юм бол за Монголын алдартай гүгч байгаа Ардна гэж. За энэ хүн бол одоо хэдийн нас дээр 90 гарсан ч гэсэн одоо бол ингээд залуучуудчгээ гадаад хотын тэмцээнд явж гүйж хараад явдаг. За тэгээд энэ тэр тусмаа ингээд гүйлт болвол ерөөхдөө одоо энэ үгтэй хамгийн холбоотой гэж ярих юм. Одоо волейболын спорт бол бид нэр тоглож байгаад за нэг 10-аас 20 жил за магадгүй 30 жил тоглоод тамирчид ихэвчлэн зоодог тайлдаг. Тэгээд гүйлтийн тамирчид бол тийм байхгүй. Хэдий нас дээр гарсан ч гэсэн үе үеийнхэнтэйгээ өрсөлдөж за тэгээд за тэмцээд орохгүй байлаа ч гэсэн гүйлт бол ерөөхдөө амьдралын хөвшил тогтмол бол амьдралын нэг хэсэг болдог учраас хүний биеийн перформанс за тэгээд сэтгэл санаа энэ бүхнийг хадгалж үлддэг. Тийм учраас тэгээд ерөөхдөө хүн хөдөлгөөнд дутагдсанаас болж ерөөхдөө хөшөрдөг гэдэгтэй хамгийн холбоотой. Би ингээд өөрийнхөө талаас яриад үзье л та. Миний ингээд хамгийн дуртай спорт бол волейболын спорт. Гэхдээ ингээд байнгын бэлтгэл сургуульд яваа гэхээр миний бие ерөөсөө болдгоо ингээд өөрөө бүр ингээд дутагдaltaй болохоор тэгээд ингээд бодоод хамгийн ингээд надад тохирох спорт алхалт юм шиг санагдсан. Ингээ таасаа ярьлаа шүү дээ 10,000 алхалт хийхэд өдөрт хийх хөдөлгөөнийхөө 80% хичтгээгээд. Тэгэхээр ер нь бол ингээд алхаж эхлэхэд яг надад өөх зөвлөгөө байна. Надад бол ингээд энэ хамт үзэж байгаа үзэгчид сонсогчдод маань зөвлөгөө өгөөж байлгүй яах вэ? Одоо за энэ бүхнийг эхлүүлэхэд бол хувийн сахилах хамгийн чухал байдаг. Одоо бид нарыг ингээд алхалтандаа зориулж ингээд өдөр болгон цаг гаргана гэдэг. За яг хөө эхний 7 хоногт бол сонирхолтой учраас идэвхтэй явна. За тэгээд тэрнээс цааш ингээд хүн уйдах маягтай болдог. Тэр үед бол ихэд хүн жоохон энэ одоо энэ алхалтаа болох энээсээ залхаад эхэлдэг. Тийм учраас өөртөө ингээд шаардлага тавих хэрэгтэй. 7 хоногт хамгийн багтаа 3 удаа гүн гэсэн. Энийг болохоор биелүүлээд за энэ бол ихэд за би өнөөдөр гүйсэн бол маргааш алхах. За тэгээд өчигдөр өнөөдөр хоёр гүүгээ алхах зэн чи би маргааш өөртөө амралт өгчнө. Гэхдээ амралтыг хэд их өгч болохгүй. Энэ бүхнийгээ тааруулаад өөртөө тааруулаад ихэд тууштай байхад ирэх бүх юм болно даа. Шивний энэ асуултыг асуумаар санагдчихлаа ингээд. Залхуурч исэн үе байгаа юу? Байлгүй яг тэмцээнд заримдаа ингээд тэмцээнд яваад ирэхээр одоо 20-30 км гүйж ирэхээр хэдий бэлтгэлтэй байдаг ч гэсэн заримдаа ингээд би ядраад булардаг. Тэгээд тэрний маргааш өглөө бэлтгэл хийхэд ирэхэд аим маш хүндрэлтэй. Би одоо яг тасгалаа хичнээн хиймээр санагдсан ч гэсэн би босчихгүй өдрүүд байдаг. Энэ үед заримдаа хичнээн ингээ болчмоор санагдсан ч гэсэн одоо талгаад ирэхэд дараачихаа тэмцээн оролдооныг бодоод өөртөө мотивац өгөөд ямар ч нөхцөл байдлаас гарч бэлтгэлээ эхэллээ хамгийн чухал байсан. Холын цайн гүйлтэнд ингээд барианда орох мэдрэмж яг ямар байдаг вэ? Энэ гүйлтийн хамгийн гоё мөч угаасаа тэр л байдаг. Гүйлт нь одоо ганцаараа ингээ 2-3 цаг гүйхлээр уйлдаа за тэгээд ерөөхдөө бус спортыг одоо волейбол сагснаад ирэхэд жоох сонирхолтой уйдгартай спорт мэт харагдаж байгаа боловч яг 2-3 цагийг талбай дээр өнгөрүүлээд барианд орох мөч бол ихэд хамгийн гоё мөч байдаг. Энэ мөчийг л ер нь мэдрэх гэж баг гүйлт рүү ордог гэж хэлчихэд болно. Та одоо биднэрт ингээд энэ дасгал хөдөлгөөн гүйлт спортоор хичээлсэн хүний эрүүл мэндэд яг ямар ач тустай байдаг талаар биднэрт өөрийнхөө гүйлтийн спортын талаар бол ярьж өглөө шүү дээ. Тэгвэл бусад спортын талаас яг ямар хөө үзэл бодолтой байдаг вэ? Бусад спортын талаас гэвэл ерөөдөө хүний амьдралд дасгал хөдөлгөөн спорт бол зайлшгүй байх хэрэгтэй гэж боддог.
яг гоо энэ тал дээр онцлж ярьж байгаа нь гүйлт бол ерөөхдөө насан туршид үлддэг. Бус спортод ерөөхдөө хөгшөөд яваад ирэхээр ерөөхдөө жоохон зогсцдог учраас бус спортод ерөөхдөө надад жоохон гүйлтийг гүйцэтгэх шиг санагддаг. За энэ хүрээд манай энэ хэсэг дуслаа. Та бүхэндээ баярлалаа. Энэхүү манай подкаст үргэлжилж байна. Дараагийн сэдвийг ярилцахаар манай найзууд багийн гишүүд болох Батөргөл, Цасангаа, Мөрөн хүрэлцэн ирсэн байна. Бид дөрвийн ярилцах сэдв бол сэтгэл зүйн эрүүл мэнд болон нойр хүндэт дэлгэцэн хэрэглээний талаар ярилцсанаа. Манай хэд ерөнхийдөө бол нойр хүндэл, нойрны асуудал хэрэг их байдаг вэ? Ер нь 100%-аас авч үзвэл 90%. За Цасангаагүй Нойргууд л гэж хэлэхгүй баг. Гэтэ яг мэдээж хэрэг их хөвчлээ өрөөдөж унтдаг. Батөргөл маш их асуудалтай байгаа. Тогтлоо унтах гэдэг нэг шүү. ер нь бол хэдэн цагийн үед унтдаг вэ та нар? 5. Ер нь бол тэгээд 7 гээл нойр хүртیں۔ Тэрнээс өмнө тэгэл 4 өнгөрөөд унтыг бол унтна, унтахгүй гэвэл унтахгүй. Тэг 7 гээл нойр хүртیں۔ Да. Цасангаагүй Хичээл амарснаас хойш бол хөвчлээ өрөөдөж унтж байгаа. Болоолын ялтганы улмаас. ер нь Нэг дэлгэцний хэрэглээ байна. энэ бид дөрөвд айгүй их нойрны асуудалтай байгаа хүмүүсээ тэгэхээр энэ зүйл маш сайн гүнзгий ярилццгаая. За тэгээд яг ингэ нойр хүндэлт хүрэхэд яг юу чухал ингэ нөлөөлж ийн гэж бодож чинь та нар? Еш. Ер нь шөнийн 3-аас хойш та хичээл хийдэг байгаа. За Цасангаагүй Орой цагаар уцыг оролдох. Тэгээд заримдаа оройдож хичээл хийдэг бас. Батөргөлийн хувьд бол сая утас гэж хэлсэн тийм. Тэгвэл миний хувьд болохоор заримдаа ингэж хүнжингөө суух хичээлээ хийх тохиолдол их байдаг л да. Тэглээгээд ямар ч ингэж үр дүн гардаггүй ч гэсэнтэй ингэж даалгавар хороож л байвал гэсэн нэг тийм бодолтой байдаг болохоор тэгээд шүн суугаад чамаагүй ингэ хийдэг. Тэгээд мөрөн сайн хэлсэн бас ээш бидний хувьд бол ингэж ээш ингэж хамгийн том асуудал ингэж давж гарах даваа болоод байгаа. Та нарт бол ингэ дэлгэцээний хэрэглээг яаж хянаж байна? Дэлгэцийн хэрэглээг их амарх. Миний үзэд би ер нь бол дэлгэцийн хэрэглээ гэж рeel биш тийм кино их үздэг. Миний кино өдөрт нэг анги ордог. Тэгээд нэг анги үзэл болоо. Цасангаагүй Би бол харьцангуй гайгүй. Гэтэ ер нь бол дүнэртэй нийлээд зурагт нэлээд үздэг байгаа. Би бол зурагт үздэг. 8 цагийн мэдээ бол заавал үздэг. Манай юм үздэг болохоор дагаад. За Батөргөлийн Ядахгүй гоо. миний хувьд болохоор одоо ингээд яг ганцаараа байгаа хүний хувьд болохоор аюу ганц сайн болж байгаа нь утас тэгээд яг хөө тэгээд шүн мөн айжмаас үедэл уцаал оролддог. Тэгээд ер нь бол хянах үедээ бол хянахгүй үедээ тэгэл тэр чигтээ аждаг. Одоо тэгээд энэ дэлгэцэн хэрэглээс л та нарт ингээд сүр бүр давар гарч ийн үү? Уцнаа нэг өглөө одоо яг хийж байгаа юм нь уцтай юм болбор л тийм гэж болохоо өглөөс өснөөс хойш битуудаас унтдаг уцаа байвал унтдаг. Энэ яг ингээд яг эрүүл мэндийн хувьд ч юм уу яг яаж нөлөөлж чинь сөрөг нөлөө гарч ийн үү? Голгүй яг л гоо сайхны явд ихэд нүдний доогоор зураас хаалт. Тэгээд бадлаа яг стресс нь яг би судалгаа хийжсэн аахгүй юу? Нойргуудад хит их дэлгэцэн хэрэглээн хорт авдар үүсэх 2 дахин их магадaltaй гээд тэгээд бүр дээрээс нь заяа ингээд уцны хэрэглээ нэг донтол нойргууд их байгаа мөн амиа орох магадлал тийм сэтэл төрдөг гинэ. Би бас амар тийм. Цасангаагүй ямар сүр нөлөө гарч ийн? Нууц их оролтгоор толгой өвдөн, нүд өвдөн, нүднээс нулимс гоож байна. Эний жил дэлгэцэн болт шил. Тэгээд ерөнхийдөө дэлгэцний ингээд хэдийн туяас энэ юугаар өөрийгөө ингээд хамгаалж байна гэж ойлгож болох уу? Тийм, бас уг нь бол За Батөргөлийн хувьд Юу лээ. ямар сүр нөлөө үзүүлж чинь чамд? Сүүл нөлөөтэй л байгаа л та. Чиний хувьд бол ерөнхийдөө ингээд нойр чинь ингээд солигдчихаа өдөр шөнөчөө солигдчихад байгаа тэр нь ингээд хамгийн том сүр нөлөө гэж үзэж болох уу? Миний хувьд бол хараа модж байгаа. Одоо манай анги чинь ингээд амар тод гэрэлтэй шүү дээ. Тэгээд байн хичээл орохдоо байнгийн юм дэлгэц ашигладаг. Тэгээд өдөр ирсэн ч гэсэн гэрийн даалгавар дандаа уцнаас харж хийдэг. Тэрнээс болоод ингээд
Миний нүдний хараа мууддаг. Сайн ингээд амар хөвгөлтэй жишээ яриа заяа. Ингээд би хөдөө явах гээд манай ах ирээд намайг авлаа та. Тэгээд бид хоёр хоол идэх гээд ингээд нэг гуанз оргоо. Тэгсэн чинь ингээд ах зүгээр суужаад тэр меню хийх юм хоолнуудыг уушаад байгаа байхгүй. Би уншиж чаддгүй. Бүр тэрэнгүүч ингээд 40 50 гарц үгүй яаж үтэй арайчтай ингээ 10 хэдхэн настай хүн байж. Би тэгэж амар онгонд бас дүүгүйдий. Тэгэхээр ингээд энэ дэлгэцэн хэрэглээл ингээд нүдэнд айгүй их муу нөлөөлдөж. Одоо тэгээ баг шил зүг болж байгаа байх уу? Энэ их хитрхийх ингээд дэлгэцэн хэрлээ ингээд та нарын сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлдэг вэ? Сэтгэл зүй. Одоо жишээлбэл зарим хүмүүс чинь ингээд утаснаас бүр ингээд яг ингээд хамааралтай болсон байдаг шүү дээ. Тиймэрхүү ингээд хамаарал байдгүй. Утас чинь ингээд өөрсдөө хоол байлаа гэж бодоод тэрэндээ аягүй ингээд санаа зовоод утас ингээд хүсээд байдаг ч юм уу. Яг ингээд байхгүй бол хүсэж байгаа юм байхгүй л гэхдээ байгаад байгаа болыг хажуудаа байхгүй бол байхгүй бол болохгүй юм шиг байгаа бид нар зүрх байхгүй юу? Аа. За Батар өглөө. Тэч байгаа шүү дээ. Яг миний хувьд бол хуцаа байх шалах юм. Яг за одоо худалчинд минут тутам шалахгүй болохгүй. За. Засангойгоо. Би бол харьцангуй гайгүй. Аха. Диж утаснаас амар хамааралтай бол биш. Гэтэл ойрхон байгаад бол оролдол. Одоо ингээд нойрны талаар асуудлуудыг ярилцахад та нар ингээд өдөр хэр их унтдаг вэ? Одоо хичээлийн үед ингээд өглөө эрт босдог, оройдож хичээл юм аа юм тэгээд хичээлээ тарж ирээд өдөр унтах тохиолдол байдаг уу? Ер нь бол байхгүй. Гэтэ яг хичээлд ордог байх хувьд бол яг 12 гэж унтаад 7 молоогоо босчдөг гэсэн зэрэг одоо ингээд хичээл амралтаас хойшоо гэж бодлоо. Өтөн 24 цагийн 3 цагийн унт. Өнөө өглөө ч ихэд дийцтэй 7 гэж унтаад үгүй 6 гэж унтаад 9:30 гэж босч байгаа байхгүй. Тэгээд сонгоор үед өдөр унтах тохиолдол байдгүй. Хичээл орж явах үед оройтож унтаад өглөө босгоо тэгээд өдөр хичээлдээ бас заримдаа янтраад өдөр хаяа унтдаг. Гэтэ тогтмол бол биш. Тэгээд өдөр унтахаар ер нь бол хэрэгцээтэй гэж бодож байна. Миний хувьд. Тэр үгүй Боломжгүй. Яг миний хэмнэл заяа. За өглөө 7 гэж бослоо гэж бодъё заяа. Хичээлтэй үед шүү дээ. Өглөө 7 гэж босоод ингээ өдөржингөө явж байгаад шөнө 5 гэж унтдаг. Тэгээ маргааш нь 7 гэж босоод дахиад 5 гэж унтаад 7 5 яг ингэж явдаг. Хөвчлэн. Гэтэ яг уу боломж олдвол тал явдаг л да. Гэтэ зэрлээс нэг хэм их цаг байхгүй. Ихэд өдөрт 3-4 цаг л унтдаг. Яг тийм болцсон байсан. Өөрөө ингээ харангуйтыг тийм болцсон байсан. Манайд тэгвэл ингээд нойрныхоо асуудлыг шийдэхэд тулд ямар нэг арга хэмжээ авч үздэг үү? Үзэн. За яг ямар арга хэмжээ үзүүлдэг гэдэг бусдад зөвлөх юм байна уу? Ингээд унтахын тулд ер нь бол уцалгаа болоод байгаа юм л да. Манлын хувьд бол орон дээр хөвдөө уцаа хол тавьчих юм бол уцаа авна гэж залхуурслаар хагаад тэр зэгтээ уддаг. Ер нь бол залхуурлаа ингээд ашиглаад ингээд унтахтаа ингээд ашиглаж байна. Бас бэж болох айгүй хөвгчлөлтэй жишээ юм л да. За сонгоогоо. Би бол өөрөө бол тэгэл шаардлагаар бол эрт унтно. Зэрэгдээ. Манай жоохон дүү байгаа. Тэгээд өглөө ээж дээр ажилтаа. Тэгээд ер нь бол эрт унтдаг юм байна. Би л ганцаар унтдаг. Тэгээд бацтай хэлээд ингээд засах боломж байдгүй тэг засгаж хичээж ийсэн үү? Би ингээд яг уу за ингээд хичээ гэж бодъё зэрэг хичээх юм болж боломжгүй. Би ингээд одоо уцаа загнаг өгөөд уцаа болъё. Тэнгүүт би яг адилхан 4-5 хүртэл ингээд сэвэн байдаг. Хэлчихлээ л да. Тэг ингээд сэвэн байж тийг ягаад ч ингээд уцгүй юусоо би юм үзэж харахгүй зүгээр л хөвч байгаа юм байна гэсэн үг. Тэгээд ингээд унтах ганц юм уцаж байгаа би ингээд унтдаг байхгүй. Уцаа үзэж байгаа та оролцсон чигээр унтдаг. Нэг бол хэв зүгээд юм сонсоод тэгээд унтдаг. Тэрнээс юм зуудах боломж байхгүй. Би зүг зүгээр хөвж байгаа тул унтаж чаддаг.
Миний хувьд болохоор ерөнхийдөө бол өөрийгөө жоохон энэ жилээс ингээ хайрлах гэж хичээж байгаа. Ингээд нойроо хонслон байж хичээлээ хийхийг жоохон ингээд хориулах гэж хичээж байгаа. Тэгээд өдөр зав болдвол ингээд жоохон өөрийгөө амраагаад нэг 2 мөр цаг ч юм уу. Ядаж нэг 30 минут унтаж ирэхэд бол жоохон сэрэгчдэг. Тэр тал дээр жоохон гарч байгаа. Тэгээд та нарт нэг ингээд зөвлөгөө өгөх гэдэг шүү дээ. Сая бидний ингээд 12 сарын өнгөрсөн тэмцээнд ном уншлах хэлсэн байсан шүү дээ. Тэрэн дээр одоо шигтэй суралцуудад ингээд та яаж сайн ингээд нойр чанартай нойр авах вэ гэсэн сэдвээр ингээд чанартай нойр авах нэг арга байж үзсэн л би тэрийг ингээд 2 удаа туршиж үзсэн байхгүй юу. Бүр үнэхээр үр дүнтэй билээ. Яг үнэхээр зөв. Тэрэн дээр ингээд яг яадаг вэ гэхлээр яг ингээд хэвтэн тэгээд тамаг бие суллаад ерөнхийдөө бол бодлоо зөвлөгийг тэгээд хэвтгэд бол ингээд бие амраад ингээд суларсан тэгээд дорхноо. Тэгээд 2 цаг ч бай ингээд 3 цаг ч бай ингээд унтсан ингээд би айгуугаар сэрэгцсэн ингээд ирч хүчтэй сэрдэг юм лээ. Би тэрийг ингээд оройдож унтах үедээ ч юм уу. Тэгээд дүүрээр ингээд унтах үе харна. Тэр үедээ ингээд ашиглаж үзсэн. Айгуу үрдүдээ өчигдөр шөнө хүртэл жоохон оройдож удаа нэг тэрийг ашиглаж үзсэн чи. Тэгээ өнөө өглөө бол ерөөс ингээд дутуу найртай хонсон гэсэн нэг тийм ойлголт байгааргүй айгуу сайхан хөнгөн болоод. Та нар бас энэ аргыг ингээд туршиж үзээрэй гэж хэллээ. Хэрэгжүүлмээр юм тий. Тий. За. Тэгээд одоо бидний ингээд дэлгэцэн хэрэглээ болон нойр ярьлаа шүү дээ. Дараагийн сэдв болгоё сэтгэл зүйн эрүүл мэнд гэж байгаа. Эрүүл мэндийн хичээл дээр бид үздэг шүү дээ. Одоо сэтгцэн эрүүл мэнд юм яадаг вэ гэж. Тэр дээр ингээд сэтгцэн эрүүл мэнд хүний ингээд ерөнхий биеэ эрүүл мэндэд яг ямархуу нөлөөтэй байдаг вэ гэж та нар боддог вэ? Юу асууч юм. Ингээд сэтгцэн эрүүл мэнд ерөнхий хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ гэж. Одоо хүн сэжгээр өвдөж сүжгээр идэх гэж яддаг шүү дээ. Сэтгэлийн хүчээр бүхнийг даавна гэдэг тиймэрхүү яриа их гардаг. Тэрнээс болоод ер нь сэтгцэн эрүүл мэндийн сэтгцээр ингээд эрүүл байна гэдэг нь яг хүний эрүүл мэндэд яг ямар нөлөөтэй байдаг вэ гэсэн нэг тийм тал дээр та нарын үзэл бодол хэрэг байдаг вэ? Мэдээж хэрэг хамааралтай нөлөөтэй гэж бодож байна. Аха. Хүмүүс ингээд сэтгэл зүйн хувь докторгүй болоод сэтгэл готрол ороод тэгэхээр хоолны туршилтгүй болно. Энд чинь ингээд олон хүчин тусах гол шалтгаанууд энийг бас болно. Энэ бол нэлээд хамааралтай гэж би бодож байна. За, мөрөнгийн хувьд сэтгцэн эрүүл мэнд хүний биед нөлөөлнө гэдэг чинь одоо хүний оюун санаа бодол ингээд доктор бодож шиг л яриа л та. Өөр дээр яриа. Сэтгцэн эрүүл мэнд одоо шивл ингээд альбаа хүнээс ирэх хандлага, хаарц, уйл үгийг ингээд тийм энгийн хүнээс илүү гэр тийм хэцүү юм шиг бүр муу талаар нь сөрөг талаар нь хүлээж авч байгаа нэг тэр хүн ер нь жоохон бааз зэрэг асуулттай нэг гэсэн үг шүү дээ. Тийм үү? Бодолтой нэг хүмүүст чинь яг хараал урсгалаа гэж бодъё. Тэр хүний хараалыг ягаад ч ингээл амар хүн дээр хүлээж аваал. Гэсэн чинь хүн дээр хүлээж авсан чи сэтгэлцэн түвшээ, зүрхчин түвшээ, амьсгаатаал гэл. Би чинь бачуураал, гар чин салганаал. Тийм болдог байхгүй юу? Одоо тэгээд одоо бие дээр илэрх гэхээр ч одоо бас л ялгаагүй дээ. Тэгээ сэтгцэн ингээд хүнээ ингээд ягаад ч юм хүний байгаа ингээд энгийн хүний байгаа байдамжаас арай илүү тийм хүн дээр хүлээж аваад илүү хүн дээр өөрийнхөө бие дээр яагаад байгаа болохоо жишээлбэл одоо шүү дээ. Ингээд би яг тийм сайн мэдгүй л дээ. Ингээд ямар нэгэн тийм таагүй мэдрэмж авлаа гэж бодоход ингээд би цаанаасаа ингээд дургу үрээл ингээд хамт гэл харахаар тийм зүү үрээл тийм юу төрдөг байхгүй. Одоо тэгээд сүүлд нэг хэрэг гарлаа шүү дээ. Тэр одоо яаж зам аим нэг тийм 8 сартай жирэмсийн нэгтийг 3 настай охинтой хамт хүнөөсөн тэр хүн сэтгцэн өвчтэйсэн гэж байгаа байхгүй юу? Аа. Тэр одоо тэрийг би бодоод байгаа. Сэтгцэхээр одоо тэр хүн ингээд бодож байгаагаас илүү сонин зүйл боддог. Хийж байгаагаа өөрөө сайн ойлгохгүй, яагаад хийгээд байгаагаа ухамсарладаг одоо жишээлбэл үү штэ. Юу гэж тайлбарлав? Одоо шиг нэг хүн дээр тайлбарлая л та. Аха. Жишээлбэл энэ хүн ингээд сэтгцэн өвчлөг болёо гэж бодоход энэ хүн ингээд юу штэ эцэг их нь битгий гадуур дотор тэнэ миний хүн гэртээ хичээл намаа сураа хийхэд энэ хүн зөрүүлээд гэж ингээд сэтгэлд нь жоох асуудал гарах юм шиг байна заяа. Би ингээд хичээл намаар яад хийгээд тэрүүгээр яад тийм би гадуур найз нөхөдтэй байгаач болдгоо мó ингэдүү мó тэгдүү мó гэсэн ойлголтоор тэр хүн ингээд аахгүй тэр хүн ингээд ухамсарт нь ягаад ч юм
би яхаар юм хэвчтэй. Би ингэж л авах хэрэгтэй. Би нэг л авах хэрэгтэй. Юм тийм амьдрал хөл тавих тийм суурь олж авч чадахгүй байна л би ойлгохгүй шүү. Ойлгоод байгаа тэрийг бол. Миний асуусан асуулт болохоор ерөнхийдөө сэтгэл зүйн эрүүл мэндэд ингээд хүний эрүүл мэндэд нөлөөлдөггүй. Тиймэрхүү л асуулт асуусан л да. Тэгвэл бүр энэ хүн дээр лавшруулвал гадуур доктор дэмжиж гэдэг чинь шүн орой унтахгүй байгаа гэсэн үг заяа. Шүн орой унтахгүй гэдэг чинь хүн нойроо авч чадахгүй. Ерөнхийдөө хүн ингээд унтахгүй гэдэг чинь ер нь маш их эрсдэлтэй. Та би нэг юу сайхан нэг YouTube дээр нэг мэдээлэл л дээ. Хүн ингээд унтахгүй байгаа л яваалах юм бол тэр хүний ингээд сэтгцэд нөлөөлөөд стресстэй бухимдаад уураа гаргаад нэг бол уураа гаргаж чадахгүй бол альва ямар нэгэн зүйлд уур уцаараа ч юм уу тайвширх юм. Жишээлбэл томчуудын хувьд ярихад тамхи татах ч юм уу тиймэрхүү байдаг байхгүй юу? Ааха. За цасангийн хувьд ямар бодолтой вэ? Тэгвэл за тэгвэл Батөрөглөө хувьд ямар вэ? Тэр дээр хэр санал нийлж байна? За одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн тал дээр ярихад одоо сэтгэл зүйн эрүүл мэнд хамгийн их нөлөөлтөй зүйл гэвэл сэтгэлийн ингээд готрол та нар ийм готролд орж үзсэн үү? Easy. Жишээлбэл би тэр готролд орсон түүхээ ингээд хэрвээ нууц биш бол ингээд хуваалцаач. Энэ за Сусамгаа готрол за би ярим. Энэ явдал ер нь бол одоо ингээд одоо би яг сайн ярих хэсгийг сайн мэдэхгүй байгаа ч гэсэн тэр хүмүүст үзүүлнэ гэхээр жоохон санаа зовж байна. Би өмнөх ангидаа тийм готролд орж исэн гэж би өөрөө санаасаа тийм готрол үзэлтэй ингээд хинч намайг тоохгүй байгаа ингээд анзаарахгүй байгаад ингээд тийм санаасаа би яагаад тийм юм бол би яагаад ингэж юм би яагаад тийм бол амар гаргадаг гэсэн юм. Тэгээд боллоо. Энд явахгүй. Жон сэтгэл нь хөдөлчих шиг боллоо. Цасангийн хувьд нэг тийм готорч ирсэн үе байгаа юу? Би бол харьцангуй гайгүй. Ер нь бол би өөрөө айгу готрон үзэлтэй хүн. Би юм бол нэг хоёр үзгээс нь бодож үздэг. Дандаа буруу талаас нь бодож үздэг болохоор харьцангуй надад хүнд тусдаггүй гэж би өөрөө бодож байна. Гэхдээ дандаа окей зэн болсон. Тэгээ би энэ тал дээр нэг юм уурсан байхгүй юу? Миний сэтгэл готрол үүсэл нь мэдрэмжээ илэрхийлэх үгс болдог гэсэн. Хүн ингээд тэр мэдрэмжээ цаг тухайд ингээд те багахан боловч илэрхийлэхгүй байх нь сэтгэл зүйн дараачлал үүсээд тэрийн дараа нь тесэрдэг тийм сэтгэл готрол гэж би болдог гэж би уншижсэн юм байна. За Батөрөглөө хувьд тийм зүйл байгаа юу? Тэгвэл нууц биш бол гэдэг нэг хэсгээс ингээд хуваалцаач. Би тэгвэл миний хувьд бол одоо хүн болгон л янз бүрийн сэтгэл зүйн ингээд готролоо депрессэнд орж үзсэн байж таараа. Би яг өөрөө хамгийн ингээд хөнгөн талаас нь ингээд авч үзэх юм бол яг 25 он миний хувьд бол айгүй хүн дээр хэлчихсэн. Нөө ингээд хар багаас ингээд хамт өссөн өвөө маань намайг ингээд айгүй хэрхлүүлдэг байсан. Би яг өвөг ингээд хамгийн анхны зээч байсныг хэлэх үү, зээ өхөнд байсныг хэлэх үү. Тэгээд айгүй ирэх байдаг байсан. Тэгээд ингээд хүн ингээд гинт хорвоогоос ингээд яваад тохоор гинтийн айгүй ингээд сэтгэлдээ нөлөөлт юм билий. Тэгээд тэр үед айгүй гутарч исэн. Яг ч ингээд айлын том болохоор ингээд ээжигээ ингээд дүүнраа ингээд харах өстэй хажууд ингээд уйлж болохгүй нэг гэсэн тийм тэнэг юм бодолтой. Тэгээд ерөөсөө ингээд өөрөө мэдрэмжийг ингээд гаргаагүй нэг ч юм тэгж уйлаагүй. Тэгээд ганц гаргадаг хүн байсан. Гэтэ ерөөсөө нам нэг тэгж амар ойлгохгүй байсан. Тэгээд тэр мэдрэмжээ сая цасангийн хэлсэн мэдрэмжээ гаргаагүйс болж сэтгэл готрол ингээд үүсдэгээ гэж хэлсэн шүү дээ. Яг тэрэн дээр бол яг над дээр ингээд тохиолдсон юм шиг санагдлаа л та. Ерөөсөө ингээд хүлэн зөвшөөрч чадаагүй юм мэдрэмжээ ээл гаргаж чадаагүй тэрнээс болоод баг 25 он бол тэр чигтэй л надад нэг тийм жоохон юм готролтой юм тийм байсан л та. Тийм. Одоо хэр вэ тэгээд одоо зүйлүүдээ ямар арга хэмжээ авч байна? Одоо л тэгээд яг тий амьдрал юм хайн тэгээд хүн хорвооны жамаар яваад өнгөрөн тэгээд тэр болгоны ханаас ингээд яваад тэр болгоны ханаас гутарч гунаад байгаа юм чинь хайшин. Тэгээд амьдралаа цаашаа үргэлжлүүлэхийн тулд айгүй хичээж юм да.
Тэр сэтгэл зүйн тал дээр одоо тэгээд надад тэгээд хамгийн их ингээд тусалдаг, дэмждэг хүн гэх юм бол манай дүү. Манай дүү чинь надаас ойролцоо болохоор айгүй их намайг дэмжиж байлгдаг. Бид хоёр чинь баг найзууд шахуу баг андаа хамаа гихч өгөхгээд амаа хайшин. Тэгээд найзууд байна ангийнхан маань мэдээж таадтай ингээд хамт оюулглыг хийхэд айгүй хөвжөлтэй байдаг. Сайн ингээд арын хэсэг дээр бол бас яалаа да тий. Тэгээд таад тэгвэл сэтгэл готрлоо яаж даван туулдаг вэ? Би нэг готарсан юм сая нэг саналаа л та. Ингэсэн байхгүй юу? Би энэ хүн чигсээ ярьжсэн да. Би ягаад ч ингээд аав над руу яагаад ч үл ингээд ууралд яваацаа. Би бүр ингээд цаанаасаа бүр өмнөх хэдүүд ингээд санаад тэгээ шууд готраад би яагаад юм басна та нар яагаад юм ингээд уур зунжаад бөө юм болоо. Тэгээд чин ер нь тийм намар байсан юм аа. Шүнжтэй 8 цаг өнгөрөөд гата бараг 2 цаг шахуу уйлжаад орсон байхгүй ингээд би тэр хүн ингээд ми хэлснийг ойлгохгүй тийш бүр юм дээр чи санаж байна уу? Манай зэрэг сэтгэлхөдлөлтэй тэгсэн чинь нэг хамгийн амар хүн тусан юм гэвэл нэг манай ээж хийсэн юу гэдэг юм. Тэрийг би яг хэлэх ёстойгоо мэдэхгүй л байл та. Тэр нэг тэгээд би ер нь бол чамайг л бодож хэлсэн байгаа. Чи ер нь зөвлөөс нь тусч байгаа хичээгээрэй гэж. За батарейлаа яаж даван туулдаг вэ? Би юу тэгвэл нэг энд яг тэгээ готгалд ордог тэгээд амархан болцдог төрөл юм. Гэт нэг юм баг нэг орлуулж чаддаг төрөл юм гэж хэлж болсон зэрэг бүхэд. Одоо ингээд нэг юм готгалд ороход одоо за маргааш нөгөөдөө тэгээд мартаад ингээд өөр талаас нь ханддаг болчтой. Сүүлдээ ингээд бүгэлэнд байгаа өөртөө ингээд найзууд нөхөд яг ийм хүмүүстэй юм ингээд ойлголцоод хэлцэл ингээд явж чаддаг болохоор бас хэцэнгуй гарахад бол миний хувьд бол амархан цаг. Гэтэ бас юунаас авах штэ бүгд юм амар хэцүү тийм юм болоод тийм юмнаас гутгсан байж болно. Тэгвэл бас хэцүү штэ гэдэг чинь ингээд шууд гарчихгүй. Тэгээд жижиг сайжиг гэдэг юунаас л хамаагүй. Гэтэ бас хэцэнгуй амархан гарч чаддаг төрөл юм. Өөрөө хийж чаддаг төрөл юм. Тэгээд ерөнхийдөө бол бидний ингээд кейсээ ингээд сонсон сонсогчдод маань сэтгэл зүйн эрүүл мэндийг яг ямар талаас нь даван туулахад арай өрнөлтөд байдаг талаар ингээд өөрсдөө тунгаан болно гэдэг. Бидний зүгээс ерөнхийдөө ингээд тууланд даван гардаг бол ихэвчлэн ингээд мэдрэмжээ эл гаргах найз нөхөдтэйгээ ярилцах нь хамгийн ингээд зөв шийдэл байна гэж ерөнхийдөө бол бидний ярианаас дүгнэж болж байна. За одоо би тэгээд төгсөх ангийн сурагчид ингээд хамгийн стресстэй байдаг үе дээр явж байгаа. Энэ стресс ингээд хичээлийн, шалгалтын, бие даалтын тэг ингээд цагийн тулцсан юм ингээд хийх айгүй их стресстэй. Энэ стрессийг ер нь даван туулах юм уу? Эсвэл стрессээ түвшнийг ингээд бууруулах тал дээр та нар ямар нэгэн ажил хийдэг үү? Одоо жишээлбэл зарим хүмүүс стрессээ бууруулахын тулд юу яа хоббигаа дагдаг. Өмнөх зочин маань бэлгүн болт маань хэлсэн л дээ. Ингээд гүйлт нэгээд үний өөртөө ярилцах орон зайг өгөөд стрессийг ингээд бууруулгаа гэд. Та нар тэгвэл яг ямар хөө аргаар ингээд стрессийг бууруулдаг вэ? Миний хувьд бол стресс нь нэлээд их стресстэй шүү. Би бол байгаль орчноосоо өчүүг хүндэтгэж стресстэй. Тэрийг мартахын тулд ингээд өөр юм сатаарах буюу ингээд кино мань үздэг. Тэгснэ ингээд сүүлээд өдрийн тэмдэглэл бичдэг болж байгаа. Тэгээ өдрийнхөө бас юм бичнэ. Өчтөр бас бичсэн. Тэгээд 3 дахь юм юу бол төсөөлн байна. Шийбэл чи бодолтой. Одоо ингээд тэр жоохон хүүхч гэж багтдаг л та. Гэхдээ үтсэн кино дотроос чи явж ийн төсөөл заяа. Чи тэр дотор юу хийх вэ? Тэггүй төсөөлөд үзье. Тэгээ гол тэр юм баг тэр юм шиг заяа. Би төсөөлөд ингээд тэгээд тэгэхээр ер нь бол стрессийн түвшин үнэхээр доошоо буудаг. Өөрийгөө ингээд байгаагаар нь яадаг та. Одоо жишээлбэл би Рапунцель гэж мэгэл те. За Сумагийн үед ямар хүн байдаг вэ? Би бол өөртөө амралт өгдөг. Кино үздэг, дүнэртэй тоглодог. Дүнэртэй тоглол бас буцаад стресстэй үе юусаа. Маш их үе. За батарейлаа үед Би үн адилхан. Ингээд дөрөв гарч байгаа л ингээл үн амархан ингээд яг юм болгоноос гардаг төрөл юм болохоор юм тэгж.
аймаг тэгэл нөөцөнд ингээл боож хүчгээл те ингээл хүмүүс аймаг тэгдэж штэ. Яг тийм хүмүүс. Тэгтээ бас яг тухайгийнхаа цагтыг аймаг үндэ их зүйлтэй ихгүй. Тухайгийнхаа яг юу дээр бол бас нэлээд асуудалтай штэ. Тэгэхээс биш тэрнээс бол гарах хувьд бол маш амархан гардаг. За миний хувьд болохоор унтаж гаргадаг. Унт гэдэг нь ерөнхийдөө бол өөртөө жоохон амралт өгдөг гэж ойлгож болно л доо. Яа засангагийн адилаар тэгээд юм өрнгийн адил ч гэсэн би ингээ 11 сарын сүүлээс хойш тэмдэглэл хөтлөж байгаа. Октодын үед ч ингээ өдрийн тэмдэглэл хөтлөн гэдэг чинь бол айгүй ингээ сайхан байд юм байна. Тэгээд доторх мэдрэмж гаргадаг. Тэгээд ингээд өдрийн тэмдэглэл багтаа би тэмдэглэдэг байсан. Одоо ингээд шинээр ихлүүлсэн чинь өдөр хуучны ингээд юм маань ингээд орж ирээл. Тэгээд яг тэр 11 сард гаргаагүй мэдрэмж бол тэр тэмдэглэлийн дэвтэр тэр чигт нь гаргасан. Би уйлсан, инээс зүр. Тэгээд стресс нэг бол ингээд дэвтэр дээрээ тэмдэглэл хөтлөж гаргадаг, нэг бол тэгээд унтаж амарч гаргадаг байгаа. За одоо ингээд нэг ингээд стресс ирсэн юм чинь шалгалтын стресс гэж байна шүү дээ. Шалгалтын өмнөх сэтгэл зүйн. Тэрийг ер нь яг яаж бэлддэг вэ? Шалгалтанда санаа зовдгүй байвал яг нь ингээд яг болж л байна би. Угаасаа хийчих юм чинь хэрэг гарчих юм. Харин аюул сон ингээд шалгалт өгөхөөс биш өгснийхаа дараа үнэхээр сэтгэлдүү шүү дээ. Амар боддог заяа. Би яаж гарсан бол яасан бол ийсэн бүр амар боддог шүү дээ. Шалгалт өгч гарсныхаа дараа ингээд дэвтэрнээс нөгөө хариуг хаддаг шүү дээ. Тэр хүндээ хэцүү байдаг те. Тийснэ. Яа хэцүү байл. За тэгвэл Батөрөлийн хувьд яаж шалгалтын өмнө сэтгэл зүгээ бэлддэг вэ? Бэлдээд байх нэг шалгалт. Би нэг амар ач холбогдол өгдөг юм. Зүгээр ингээд тэр амар ойлгомжтой байхгүй юу? Гэт чи хидэд чинээ юм бэлдэн үү? Тэгчл гагна штэ. Тэгэхгүй улам яг ингээл тэгдэг. За хэдий бэлдсэн гэсэн ингээл аймаг самбраал ингээл байвал хүн юм айтсан штэ. Тэгэхгүй зүгээр л ингээд зүг 50 яг ингээд ороод чадхаягээд чадахгүйгаа будаад. Тэгэл үн ингээл бүх ингээл боломжоор хийх юмд ингээд хүмүүс нөө нэг аймаг самбраснаас болоод уур зүйл ингээл тэнд нэг юм би ингээд ээжтэй гэсэн нэг юм ач холбогдол өгнө гэж бол бодохгүй. Юу нэг ингээд яг бүх юм өөрөөс нь л хамаагүй шүү дээ. Тэр хүн хэдэж чиний юм хийж хэдэж чиний толгоонд юм авсан тэр чинь л гарна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр шиг яг одоо сэтгэл санаагаа бэлдээд чадна гэсэн үг бол биш байхгүй юу. Тэгэхээр яг ингээд тийм юм дээр нэг юм байцаал өгдөг төрлөг юм байна шүү. За сонгоогоо. Би бол ер нь бол Батөргөлтэй банд байрсуул нэгтэй гэж хэлэхээр юм. Би шалгалт өгснийхаа дараа хариугаа харддаггүй, тулгадаггүй. Шалгалт өгснийхаа дараас нь зовдөггүй. Хөөс өмнө л боддог. Тэгээ харьцангуй гайгүй байна. Тэгээ ерөнхийдөө яг яах вэ, яаж чуулыг би ингэж чадахгүй үед айгаад тахаар ингээд ерөөс юу ч хийж чадахгүй шиг санагдав. Тэгвэл ингээд яг өөр өөртөө хувийн зүгээс сонсож хэвтээ яг ярилцсан сэдвийнхээ талаар ингээд зөвлөгөө өгөх хэрэг байна уу? Тэр зөвлөгөөгөө ингээд хэлээч. Зөвлөгөө ингээд бүгд ярилцсан зөвлөгөөг бол ингээд ямар нэгэн нойргүйтэй л нэг хичээлийнхаа зохицуулдаггүй тэгээд дээрэс нь стресстэй нойр хөдөлтэй байхгүй тул хамгийн түрүүнд юу ч хамаагүй биш заяа. Энэ чи чинь нэг зүгээр даалгавар бол хийж л явал бас яасан ч яхаа гэсэн шүү дээ. Тэгээд энэ тэндээс нь биш заяа. Ингээд бүр эмх зэрэгтэй. Би тэдэн цагт ийм ингэн тэгэн гэд бүгдийн биш. Яг тэр шиг хийх. Би ингээд нэг ээж бэлтгэх гэж сүүл өмнө 7 хоног төлөө. Ингээд хойр гаргаад одоо тэрнээс хойш ингээд хичээл хийгээд эхэлж байгаа. Тэгээд тэрний нэгжлийг одоо жишээлбэл шүү дээ ингээд би бол нөөрэйгөө ингээд өглөө гарч алхан ч юм уу гүүн ч юм уу тийм зорилго тавьсан гэсэн одоо нэг 3-ээс эхэлсэн болохоор амар хүүтэнтэй жоохон хавшуул цагаагүй гэж бодож байгаа л та. Гэхдээ ер нь бол ингээд юу ийдэг, юу хийх, юу өмсөх тэрийг ингээд төрүүлээд бэлдээд бичээ тавьсан байхад ер нь бол чи ер нь бол хэд багийн юу байхгүй цагийн зохицуултгүй, стрессдэггүй дээрэс нь юм л нойр хөдөлтний юм бол баг тийм цаг тийм юмсэн чинь уцсныхаа хэрэглийг биччих би тэдэн цаг углаа одоо бол хамгийн гол зовлон бичснийхаа дараа залхуурал за дахиад ганцхан гэдэг зүйлээ мартах хэрэгтэй дахиад ганцхан гэж эзэмч байхгүй би чаднаа тэргээ болно шүү тэгэл хай окей За сонгоогоо ямар зөвлөгөө Маш хэрэгтэй зөвлөгөө хэллээ гэж бодож би мөрөн. Миний хувьд бол ер нь сэтгэл готролд орохгүй тал мэдрэмжээ цаг тухайд нь зөв илэрхийлж авах хэрэгтэй гэдгийг ер нь онцлж хэлмээр байна.
Батөрөглөө. Энэ яг үеийнхандаа биш дуунагтаа хандаж юм л тийм. Ихтгэн ямаа төлөвлөөд хийгээс сувцсан бол дээ. Яа тэгвэл одоо яг бидний үед ичхэгээр ингээд юмыг төлөвлөөд хийж чадхаа болчдөг. Ихтгэн яг тийм юмыг сууж авахгүй бол ерөөхдөө болохгүй гэсэн. Одоо ингээд мэнс төлөвлөөд одоо за яг тэгээд тэгнэ гэсэн төлөвлөгөө нөгөө нэг анханасаа тэгээд төлөвлөлтгүй болохоор бас хэцүү шүү дээ. Тэгснээс яг ингээд тийм хүмүүс одоо ингээд төлөвлөөд бүх юмыг ингээд яг гоё байлгаад явуулдаг шүү. За энэ хүрээд манай хэсэг дуслаа. Дараагийн хэсгээр уулзцгаая. Бай. Баяртай. За дараагийн хэсгийн зочноор Гүн голуудын сургуулийн бие тамирын багш Нацгийн багш маань хүрэлцээрсэн байна. Сайн байна уу багшаа? Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд баярлалаа. За бидний багшаач гэсэн тавьсан маш их баярлалаа. Та өөрийгөө манай сонсогчдод багхан танилцуулаач. За багшийг Нацгим гэдэг би одоо Хинтийн нутгийн гаралтай аав минь дадлсан байх, ээж минь Баян утга гэдэг сумынх. За тэгээд 1997 онд 10 сарын 28-нд Багнууртаа ирж ирсэн. Энд ирээд одоо үндсэндээ бол 28 сэтгэжилтэй амьдарч байна. Нөхөртөөгөө 4 хүүхэдтэй Гонголтой сургуульд байгуулагдсан цагаас нь эхлээд ажиллаад одоо хүртэл ингээд хамгийн сүүлийн 12 дахь ангийн шамжтайгаар байна. Яг бол багш нарын хавар өргөдлөө өгнө ажилласаа гарах. Тийм баа. Тэгээд яг үндэ бол бас хамгийн хайртай шамнар минь ингээ яриа өхийг хүссэн маш баярлаа. Хоёлаа аягүй нутаг нэгтэй байна. Манай нутгийн сууж байгаа юм шүү дээ. Ерөөсөө мэдээгүй юм байна. Та спортоор хичээллээд тэр олон жилиг үдчихэж байгаа, хойно үдчихэж байгаа вэ? Одоо та хөнгөн атлетикийн тамирчин гэж болдог шүү дээ. Тэгээ хөнгөн атлетикаар хичээлээд хэдэн жил болж байгаа вэ? За ер нь бол яг спортоор хичээлэх болсон шалтгаан бол өөрөө угаасаа аюу тийм хөдөлгөөнтэй юмд одоо гүйж хараад дүүсэн тийм хүүхдээсэн. Тэгээд өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу гэдгээс гадна хамгийн гол нь миний одоо би нэрэн багш болсон шалтгаан маань ч гэсэн яг одоо өөрийн мөн тэр гүйж хараадтай аюу салшгүй холбоотой Монгол Улсын гавьяа төгс шинжин гэдэг хүний шав байсан. Одоо 14 настай би багштай одоо ингээд тоогдож хөнгөн атлетикийн секц гэдэг дугуйлан гэдэг юмд хичээллээд 8 дугаар ангид анхныхаа медалийг авч ирлээ улсын аврагаас. 7 дугаар ангид анх удаа тэр хөнгөн атлетик гэдэг спортоор ингээд хичээлсэн жилээ одоо эдэрчүүдийн улсын авраг, өсвөрийн улсын авраг гэж одоогийн шиг одоо нийслэлийн гэхгүйгээр улсын аврагын хэмжээний тэмцээн болдог байсан. Тэр нь тэгээд анх дөнгөж тэр хөнгөн атлетикийн сексээр хичээлж ихсэн жилээ 4 дугаар ангид ороод медалаас ганцхан дайл одоо дайлт чи ерөөсөө ийм л хуцаа. Секундыг чинь ингээд секундыг 10 хуваасан гэдэг хэмжээний нэг дайлаар би медалаас мөлтроод би яг ингээд зам дээр ингээд 4 хөлөд уйлжсэн. Тэгэхэд миний багш надад аяа ихтер олзолж харсан. За энэ хүмүүст маш зөв шартай хөвгт байна. Одоо нэг жил дөнгөж хичээлж тэр ч одоо 4-5 сар ч хичээлсэн байгаа байхгүй. Тэгээ хойд нь 8 дараа надад би хос мөнгөн медаль авсан. 800,500 метрийн хөвгөлтөнд. Ер нь бол яг нэг холын цаг үлдээс сонгож багш маань хичээлүүлэх болсон шалтгаан багш нар одоо ерөөсөн тэр чиглэл судлаачтай гэдэг шүү дээ. Тэгээ энэ хөвгт бол ингээд нэлээд төсвөртэй төвчөртэй юм байна. Тийм учраас холын цаг үлдэнд бол тохирох юм байна гэж анх гүйж байсан улсын аврагт орсон зайвар болохоор 800,500 метрийн хөвгөлт. Тэрнээс хойш одоо үндсэндээ 14-5 настайгаасаа дээд сургууль төгсөх хүртлээр хөнгөний спортоор хичээлсэн. Дундуур нь бол би одоо юу гэдгийг бас ингээд нөгөө хүүхд бол хүүхд шүү дээ. Юм сонирхдаг сакс тоглогч дуртай. Волейболыг өндөөж чаддгүй байсан юм уу? Тэгээд ер нь л гүүхэл өвчтэй хүүхдсэн. Тэгээд одоо бодоход тэр нөгөө ямар нэгэн ингээд нөгөө хийлж зөвлөж байгаа хүний одоо ялангуяа багш маань гэсэн үг байхгүй чи одоо ийм аяастай байна. Энийгээ цааш нь хэрвээ ингээд хөгжүүлж чадах юм бол одоо чамд ийм ирээдүй байгаа. Одоо багш болсон шалтгаан яриад байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө хүсэл сонирхол гүүх дуртайгаас шалтгаалж би бүр багш болсон байх гэж боддог. Дээр нь дондор нь яасан гэхээр Монгол Улсын шгшаагийн тамирчин байсан багш нь. За тэр үед энэ одоо Монголд анхны тэр бассейн гэдэг
усын спорт ийм бассейн байгуулагдаад тэгээд тэнд ингээ бараг ингээ нөгөө шигшиг тамирч махтаа анхныхаа усан сэлэх сурах гараа эхэлчихсэн. Өөрөө яг нэг хинтийн нутгийн хөлт болохоор хэлэн гол хөлт тахта аавгаадаа зөндөл явдаг хаав ахнараа зөндөл явдаг байсан л да. Гэхдээ яг нөгөө нэг дасгалжуулах багштайгаар бас нөгөө усан сэлэх спортоор 7 жил хичээсэн багш. За тэгээд завны спортоор бас каяк гэдэг завны спортоор Монголоосаа төлөөлж Бээжинд хамгийн анхны 3 эмэгтэй тамирчны Азийн аврагт орж ирсэн. Одоо нэг гэсэндээ хэдийгээр нуур далай багтай ажиглая гэсэн Монголоос ингээд тэр олон улсын спортыг хөгжүүлэхийн тулд маш их хөрөнгө оруулалт орж ирдэг. Тэрнээс улбаатаагаар каяк гэдэг спортоор бас түүхэндээ анхны одоо Монгол улсын 3 эмэгтэйгийн нэг болж Азийн аврагт орсон багш нас баярлж явдаг. За энэ маань ч гэсэн бас юутай холбоотой гэхээр нэг усан сэлэлттэй холбоотой. 7 жил усын спортоор хичээлээд одоо гүйхэн хайжгаар явж байгаа шүү дээ. Тэгээд дараагаар нь тэр завны спорт руу ордог болсон шалтгаан багш нь яагаад ингэж юу яасан бэ гэхээр ийм спортуудыг сонгох болсон шалтгаан гэхээр хүмүүний тамирчин асар их одоо ачаалтайгаар бэлтгэлээдэг. Зүрхийг бол одоо доор хайж 220-230 төс цогцолж иж дээд зэрэг амжилтанд авах хүн гэж үздэг. Одоо байнгын тийм ачаалтай байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас нөгөө тамирчин хүний зүрхийг аажмаар одоо нөгөө эрүүл яаж ингээ эрүүл аюулгүйгээр ингээ спортыг өргөж болох вэ гэдэг юунаас үндэслээд йога хэлний спортоор орсон. За тэгээд 7-8 жил йога хэлний спортоор явж байгаад тэгээд нөгөө яг тэр чинь ерөөсөө тэсвэр төвчрийн спорт байхгүй юу? Гүүхтэй бас мөн адилхан. Гүүх бол хормон зургийн одоо юу гэдэг нэг бүтэн жилийн бэлтгэл хийчээд 2 төрлийн зайд 2 ингээ буухад байгаа 4 төрлийн зайд ордог бол аялын спортод бас аюу ханцлагтай. Яагаад вэ? Өдөрт 40-45 кг ачаа өрөө 35-40 км алхдаг. Тоо, шангаа, иж явах юм аа, гутал хувцаа, борооны цуваа бүгдийг өрөөд явдаг. Тэгээд яг өдөрт одоо алхах норм тийм байдаг. Тийм учраас аюу ачаалтай явуулж ирсэн зүрхээ аялын спорт руу орж иж аажмаар спортыг хийсэн гэсэн. Зүрхээ тасалж байгаа хийсэн гэсэн. За тийм л юм да. Тэгээд бүх өөрийнхөө мөрөөдлүүдийг гүйцээсний дараа багш нь бидрээ хангаш гэсэн. Тэрнээс бол 1993 он багшийн дэд сургуулийн тухайн үед одоо боловсролын их сургууль Монгол улсын боловсролын их сургуулийн биеийн төвийн дэд сургуулийг хөнгөлөлтийн багш тасгалжуулагч мэргэжлэр төгссөн. Тэгээ 2006 оноос биеийн багшаараа яг ингээд тууштай ажиллаад одоо багшийн жил яг ордогчлээ багш. Одоо таны сая дурдсан хичээлжсэн спортууд чинь таны биед ямар хөө өөр нөлөө үзүүлжсэн бэ? Одоо тэр энэ спортоор хичээснээр надад ийм эерэг үр дүн гарсан та гэсэн одоо ажиглагдаж байгаа юм байна уу? Байлгүй яг уу ерөөсөө одоо ялангуяа ингээд их олон жилийн спортын дасгал сургуулийн дараа өөрийг ингээд харж байгаа. Харцангуй яг ингээд огт спортоор хичээлдэг ч юм уу эсвэл одоо нөгөө хөлгөөн хийдгүү улсуудын хажууд бол багш нь бол харцангуй эрүүл бит. Хоёрдугаарт янз бүрийн одоо сэтгэл зүйн янз бүрийн дайралтуудыг тэр спортоор олж авсан хүмүүжлэрээ дамжуулаад маш их тийм хүлээстэй сэтгэл хат болчдөг. Ямар тэсвэр төвчээртэй болчдөг. Тэгэхээр одоо ямарваа нэгэн сөрөг юмд энэ төр ингээд хитрхи хурдан автах багтах тийм сэтгэл зүйн асуудал бол яад бол нөгөө аюул ачаал аваад тэрийг чинь ингээд тодорхой хэмжээний нөгөө нэг дасгал сургуультаар ингээд нэг өсөндөө тархины дасгал байна гэхэд бид нар бие хүчин дасгал хийгээд байна. Гэтэл цэвэр сэтгэл зүйтэй цуг явж иж альва юмд ингээд юу яадаг. Тархлаас уучдаг. Яг тэрнтэй адилхан бие организм ч гэсэн харьцангуй багш нь яг ингээд сүүлийн үед нэг зүгээр явнаас бэртээ өвдөгний гэмтэл авсныг стооцох юм бол би яг бас сайн ярил гэдэг. Энэ одоо юу хамгийн чухал вэ гэхээр яг та нар асуу гэж бодож байвал нойр маш чухал, хооллолт маш чухал. Ер нь. За нойр яагаад чухал юм бэ гэхээр хүний одоо 24 цагийн биологийн цаг гэж үүдэг тийм үү? За энэ хооронд ч хүний бүх идэрхтнүүд яг ямар цаг үед унтах ёстой, ямар цаг үед ямар хоол идэх ёстой юм ч гэдэг юм уу. Яагаад ингэ нойр тийм чухал юм бэ? Яагаад бид тархи амраах ёстой юм бэ? Яагаад одоо ингэ эрүүл байх үндсэн нойр хоол болоо явчихваа, хөдөлгөөн болоо явчихваа гэдэг тал дээр ярих юм бол ерөөсөө л хүний бие чинь ерөөсөө тэр чигээр лаборатори байхгүй.
Одоо жишээ нь ингээд хэдийгээр бид тарих оюун төвтэй ч гэлээ гэсэн гаднаас орж иж байгаа ямар нэгэн хоолыг, хүнсийг, сэтгэл зүйн асуудлуудыг сурах ёстой юм ч гэдэг юм, унших ёстой юм ч. Энэ ердөө юу босгож яадаг юм бэ? Хүний тарих оюун босгож. Дээр нь тарих оюунтай ухаантай учраас бид нэр өөртөө ийм зөв юм бэ, хоол ийм байх нь зөв юм бэ, өглөө одоо тэдэн цагт босгох чухал юм байна ч гэдэг юм уу. Эсвэл бид нар ийм ачаал авбал ингээд бидний насны үед ийм байх юм байна ч гэдэг юм. Ерөөсөө цаанаасаа ингээд сурч хувцрах явцдаа л сурч олж авсан юм маань ерөнхийдөө ийм байх хэрэгтэй юм байна гэдэг. Тийм мэдлэг боловсрол болчдөг гэх юм да. E-спортоор хичээллээд та ингээд айгүй одоо эрүүл биетэй байгаа гэсэн шүү дээ. Би яг ингээд түүхээ ярих уу? Та ингээд манай ингээд бие тамир орж байхдаа та нар ингэж чадах юм уу гэсэн гарам дээрээ шууд ингээд боссонгуудаа хөлөөрөө ингээд шууд хаана ингээд алччихсэн. Бид нар бүр тэрийг хараад бүр амар гайхчихсан. Тэгээд багшвал үнэхээр биднээс илүү байна. Бид нар багтаа хэдий тэгж тоглолтдог байсан ч гэсэн одоо ерөөсөө тэгж чадхаа болцсон. Яг ч юм одоо гар марны өвч мэл суларчдаг юм яа тийм жоохон хөдөлгөөнгүй байгаа юм маань л бас юм байх л та. Тэгээд яг ерөнхийдөө тэр үед ингээ гайхчихсан. Тэгээд сая таны яриаг сонсоод бас тэрийг жоохон баттгаад авлаа. За та эрүүл хооллолтын сая тухай ярьлаа л та. Та тэгвэл өөр их хэрэг эрүүл хооллож чаддаг юм бэ? Ерөөсөө өглөөгөө шинэ ер нь орой ингээд тодорхой хэмжээний бид нар чинь ингээд эрүүл байх гэдэг бие организмаа эрүүл байлгана гэдэг юм ялангуяа өсч байгаа та нарын насанд юу хамгийн чухал гэдэг юм бэ гэхээр ерөөсөө зөв цагтаа зөв унтж амрах гэдэг. Ялангуяа одоо 22 цаг би бүр таард хичээл болгодог баг хэлдэг. За өглөө усаа гоог ирсэн юм байна ч гэдэг юм. Эсвэл хэдэн цагт унтсан хүн болгоод хэн нэгэн хүнээс ингээд лавлаадсан гол надаа 12 цаг нэг цаг үед унтсан гэж ярьдаг. Гэтэл одоо бидний бие организм яг би нэг биологийн цаг гэдэг гэж яриадсэн шүү дээ. Чи ямар ч тань бэхээр яг 22 цагаас шөнийн 2 цаг энэ 4 цаг хамгийн ашигтай цаг. Хамгийн ашигтай нойрны цаг. Энэ цаг та нар унтаж үнэхээр хөвшил сурах юм бол биеэс хор гадагшилж байна. Бид нар өөртөө одоо гаднаас, хоолунднаас, агаарын одоо бохирдуудаас энэ танд байгаа бүрт ингээд нөгөө хүстэй хүн орж ирээд юм уу үстэй муухай юм гიშгэд орж ирсэн хүн ингээд шүү. Тухайн байгаа орчны агаарын бохирдууд хайшдаг тийм үү? Гэх мэтлэн иймэрхүү юмнаас одоо бид нар ингээд бидээ болсон болов аюу хор хөндлөж байдаг. Энэ хорыг нэг гадагшлуулдаг цаг чи ерөөсөө 22-оос шөнийн 2 цаг байхгүй. За дээр нь штэ яадаг вэ гэхээр та нар одоо нэг унтж байгаад өсдөг гэж ярьдаг тийм үү? Яг өсөлтийн гормон чи энэ цагт ажил хийдэг. Та нарын өсөг дээр нь штэ биес ч хор гадагшлуулж бие чинь цэвэрлжээдэг цагийн хамгийн ашигтай цаг чинь энэ цаг энэ 4 цаг. Тэгэхээр нөгөө нэг энийг насан туршдаа хөвшөөдөө сурчих хэрэгтэй. Ер нь бол яагаад энийг ингээд насан туршдаа байх хэвээр яагаад бид ингээд шөнийн нойр морийг ингээд ашигтай ашиггүй болгоод байгаа юм бэ гэдэг чинь ерөөсөө цаанаас нь ингээд бие чинь лабораториор ажил хийдэг. Бие чинь ерөөсөө цаанаас нь шаардаад байна гэсэн. Тийм учраас энэ цагийг ерөөсөө бүгдээ зүгээр л насан туршдаа болчих хэрэгтэй. За таны ингээд амьдралын юм аяг их сонирхолтой байна л да. Тэгээд тэр амьдралын юм аягийн талаар бидэртэй хуваалцаад ер нь хэд гэж унтдаг вэ? Өөрөө ингээд эрт унтаж чаддаг уу? Эрүүл хооллож чаддаг уу? Тэгээд доктортой ингээд асуулт хөдөлгөөний хийж чаддаг уу? За ер нь яг тэ багш нь бол ер нь хүүхд ахын тийм нэг нойрон зэрэг тийм хүүхд. Ерөөсөө нойронд ингээд нэг ач холбогдол өгөхгүй гэхээсээ илүү тийм хүмүүс ингээд унтаал бүр ингээд нойрондоо өгөөл гэдэг чи би ерөөсөө тийм миний би организм өөрөө угаасаа тийм юм шиг. Тэгээд ер нь бол болж игэл нэг 23 цаг гэхэд унтахынсан гэж боддог. Гэвч ингээд яаж иж байгаа л нэг 12 цаг болчиход байдаг. За тэгээд нөгөө уц муцаан дээр өөрөөсөө аяга хоол тавьж унтдаг бас. Ялангуяа ингээд нөгөө нэг одоо хаач юм одоо толгоонд архан тавих юм бол нөгөө нэг би юугаар ингээд толгойн маань юу болох ч юм уу ч гэдэг юм. Одоо нэг мэдээлэл юу аягүй сайн хөгжсөн учраас сайн сайн мэдээлэл их авч ийн л та. Ер нь бол хамгийн түрүүн ингээд уцсан хоол байх хэрэгтэй байна гэдэг юм аягүй сайн юу яадаг. Ойлгох хичээдэг. Тэрийг хэрэгжүүлэх хичээдэг. За хоёрдугаарт яадаг вэ гэхээр батбөх нойр ам гэдэг юм юу вэ гэхээр бас л ороо нөгөө унахынхаа өмнө хоолтой ямар ойлгох вэ? Багш нь 18 цагаас хойш ер нь мэддэггүй. За шингийн ямиг бол унтахаас 2 цагийн өмнө тэр болох хэрэгтэй гээл одоо бас юм сонсч л байсан. Ер нь би өөрөө аягүй сонь тийм шингийн бас маш бага уудаг юм бэл. Яг бол
7 цаг биеийн хичээл заачаад гинт ам сангасан юм. Гэтэл ингээл тэр чинь ингээ баг багаар усыг дээр ууж гівших хэвээр юм билээ. Нөгөө биендээ одоо нөгөө нэг их хэмжээгээр шууд уучвал яах юм? Шууд ингээд нөгөө нэг бөөр чинь ингээд би шингэхгүйгээр шууд ингээд шээс бол гарчдаг тийм үү? Гэтэл ингээд өөртөө хэрэгтэйгээр ус ууя гэвэл бол ингээд багаар шимждэж явах хэрэгтэй байдаг юм байна. Тэрийг одоо сүүлийн үед бас өөртөө бас хэрэгжүүлэхийг хичээж байгаа сүүлийн 2 жил. Дээр нь бас яах хэрэгтэй гэхээр өглөө басангуудаа одоо та нараас ч гэсэн асууад байдаг шүү дээ. Усаа ууснаа уу, усаа уугаагүй гэсэн үг тийм. Бид нар амд орж байгаа хоол хүнсний зүйлийг ялгас суулгаад гартал энэ хооронд 7-8 м замыг хөвчөж бидний эцсийн гадагшаа ингээд гадагшилдаг тийм үү. Гэтэл тэр бас нэг би таарт хийж өглөө унтаас сэрсэн хүний ходоо таглаагүй тавиад хатаацсан дээдл хатцсан тийм гуралтай хошиг ходоод яг тийм. Тийм учраас одоо нэг японочч гэсэн наадах чинь судлаад ингээд 640 г ус сууж иж хоолны замыг чиглэх юм байна. Дараагийн үйл ажиллагаанд бэлдэх юм байна. Өдрийн ирж өвчтэй байх шалтгаан ч ерөөсөө анхны усуултаас эхэлт юм байна гэдэг нь шинжилгээгээр нотолцсон. Багш тэрийг бол гэхдээ ер нь бол яг манай ээж ер нь их тийм зарчимч хүн одоо ч нэг тавтай юм байна л та. Бидний ерөөсөө бүр яг тийм байсан. Өглөө босгоод ерөөсөө буцаж ус ширгээс суулгад. Тэгээ тэр маань ч гэсэн одоо бидний нэг арьс гоё байх шалтгаан, эрүүл байх шалтгаан ерөөсөө өглөөний өмнө жаа уснаас их нойрноос гадна. Тийм байдаг. За тэгээд бас л сүүлийн үед одоо эрүүл хоолт гэдэг юм аяг ярьдаг болчихчих. Ер нь бол нэг цөсөө хөөх гэдэг юм бас одоо их олон жил би ер нь яг би яад бол аягүй сонин тийм нэг тийм мойхортой юм биш. Ямар нэг юм одоо энэ зөв гэд хэлсэн яг тэрийг биелүүлэх гэдэг. Гэтэл хазаар миний нэг ингээд мохор гэхээсээ илүү ингээд нөгөө хийж хэрэгжүүлээд байгаа юм надаа өөрт нь хэрэгтэй юм болгож үлээж авч өөрийнхөө би организмыг бас ингээд зөв аваад яваад тийм байна гэж өөртөө ингээд боддог шүү дээ. Тэгээ өглөөний хоол хамгийн чухал. Өглөөний хоолыг өөрөө өдрийн хоолыг найстайгаа хаваа, орой хоолыг найстайгаа өгөх гэж үг байдаг шүү дээ. Тэгэхээр өштэй хамгийн одоо ирч хүчтэй ажил төрлөөгийг та нарын ч гэсэн сурах боловсруулах чинь хамгийн хэрэгтэй юм ерөөсөө өглөөний хоол. Бидрийг багшийн 4-р ангид авах дээр үуч одоо 1-3 дугаар ангид гэсэн 4-р ангид одоо дуун ангид орж гэсэн үг шүү дээ. Орос хэлний багш сувдаг гэдэг багш бид яг ангийн багш болж ирж ирсэн. Тэгээд ингээд нөгөө өглөөний цайгүй ирж байгаа гэдэг чинь хүүхдүүд мэддэг. Одоо багш ингээд шууд хараад мэддэг гэсэн. Тэгээ хүүхдүүдээ өглөө ядаж ганцхан зүсэн талхчлалтгаа идээд ирж байгаа юм. Тэр ингээд тухайн үед ингээд нөгөө ач холбогдолыг хэлэхгүй ч гэсэн одоо ингээд нөгөө багшийн насан дээр ирсэн байгааг харж байгаа. Нөгөө нэг өдрийн ирч хүчтэй байх. Одоо ингээд би одоо ажил төрөлдөө бэлтгэж юм уу сургалтаа бэлтгэж юм. Энэ чинь ерөөсө хоол хамгийн чухал байт юм байна гэдэг юм. Бас тэр жоохон бахтаа бас тэр багшийнхаа юм сонсож авсан юм шүү. Тэгээд нөгөө нэг заавал цагаан ууж явах гад суучдаг. Тийм үгс. Хоцорсон чамаагүй цагаан чамаагүй. Гэхдээ яг тэрийг зохицуулна л да. За өглөө тэдэн цагт босох юм бол би ингээ хичээлдээ амжих юм байна. Ямар ч гэсэн хоолцоо хийж явах хэрэгтэй байна. Тэгээд одоо ингээ миний хүүхдүүд ч гэсэн өглөө бүгдээрээ хоол хийж хичээлдээ явдаг. Бүр тэрийг ингээ өглөө бүр тийм 5:30 гээд багш насан тэгэл 8 цагт ажилдаа явахад бол бүр тэр өвтгөл одоос нэг хэдэн жилийн өмнө шүү дээ. 1-2 дугаар цаг ингээ тавиулахгүй юмсан гэх. Боддог байлаа. Яагаад тэгэхээр бүх хүүхдүүдээ хичээлд нь явуулаад, бүх ажилд нь явуулаад. Тэгээ өөрөө би араас нь ажилд явахад надад яг таардаг цаг нэг 8-д ч гэсэн 9-р хичээл. Тэгж үеижээс 1-2 дугаар цаг тавиулахгүй юмсан зэрэг бүртэл санал тавьдаг байлаа. Тэр чинь ерөөсөө гэр бүлийн хүүхдүүдийн эрүүл мэнд, нөхрийн маань эрүүл мэнд, манай гэр бүлийн эрүүл мэнд гэдэг нь ерөөсөө цэвэр бас айл гэрийн эзэгтэй гол ингээд өөр гэх юм уу, хариуцлага гэх юм уу, усраар хийх ёстой үйлдэл тийм юм шиг санагддаг та. Та ер нь антибиотик хэрэглэх тал дээр ямар хөө бодолтой байдаг вэ? Одоо хүмүүс чинь амар их юм хэрэглээд идэв ч тэр нь сүлдээ өөрт нэгээд сүргээр нөлөөлөх үе байдаг. Тэр тал дээр антибиотикны хэрэглээний тал дээр хэр бодол ямар хөө үзэл бодолтой байдаг вэ? Антибиотик багш нь баг хэрэглэдэггүй. За яагаад тэгэхээр штэ дахиад бас нэг амьдралын хэв маягтай холбоотой. Яг нь нэмэлтээр одоо сүүлийн үед бас л нэг сошиал орчин хэтэрхий их одоо илэн талангүй цензургүй болсноос үдээд хүмүүс зүгээр л энэ сайн тэр сайн гэсэн байг хошигддог болчих. Гэтэл тэрийг биш тэ яагаад имлэг гэдэг юм байдаг, яагаад имжигдэг юм байдаг, тэрийг ерөөсөө яагаад шинжилгээ өгөх ёстой юм, яагаад би организм гэдэг битэн дутагдж байгаа яаж мэдэх юм. Тэр чинь хүний бие чинь лаборатори гэж хэлсэн бидэрт өөрийн маань бие хэлээд. За би ядраад байгаа солиод байгаа юм, миний нойр муудаад байгаа юм байна гэдэг. Миний хотод санхаагаад байна гэдэг юм. Энэ ерөөсөө ингэж
цэвэр бас та нарт хэлэхэд та нарын аав ээжид бас айгүй хүүхдийнхаа өсөлт хөгжилд юунд айгүй хариуцлагатай хандах хэрэгтэй. Юу хийж байгааг нь угаасаа бас ингээд өөрөө бараг ингээд хэлж зөвлөхгүй хүүхдүүд юу ч мэдхгүй шүү. Тийм ч антибиотикийн хэрэглээ энэ гэдгийг бол зүгээр л эмч хандаж шинжилгээ өгч байх хэрэгтэй. Багш нар нь бас нэг аймгийн тангуудгүй. Одоогоор яг энэ омега гэдэг юм л байнг гуйч. Хоёлаа ер нь бол адилхан юм. Би бас ингээд антибиотик уух дургу одоо халуурч малуурсан ч гэсэндээ ингээд өвчин намтай айгуу дургу нэг тийм төрлийн юм. Тэгэд ерөнхийдөө бол ингээд бодит кейс ярих юм бол манай нэг нагаацаа айгуу ингээд согтууруулах ундаа айгуу хэрэгэлдэг хүн байдаг байхгүй юу? Тэгтээ сая хаврын ингээд бүтэн биеийн шинжилгээ ингээд өгсөн чинь бүх биений бол уушгин байна. Ингээд дийлхэн цүсэн ходоод бүгдээр ирвэл яг яагаад ирвэл тэгж хэрэглээд байгаа юм яагаад ирвэл байгаад юм гэхээр ерөөс өөрөө ийм уух дургу тэгээд өвс буцалгаж удаг. Дандаа өвс буцалгаж удаг. Тэр нь бас аюу их нөлөөлөд тэгэл бид тэрийг одоо өвс ингээд ууж өвс та нар хийзэж хоорохгүй л тэгээд тэр зөвлөгөөний дагуу тэгэл ходоодоо хамгаалах гээд нөө мянган уулын шүүдэр буцалгаж удаг болсон да. За таны хувьд ингээд одоо үеийн хүүхдүүд бидний өсвөр насны үеийн хүүхдүүд баа штэ. Тэдний биеийг хөгжил өсөлт тэрэнд нь ямар хөө үзэл бодолтой байдаг вэ? Яг хуучны үеэс хэр өөрчлөгдсөн, сөргөөрөө өөрчлөгдөж байна уу, эргээр өөрчлөгдөж байна уу? Таны талаас хардаг тэр үнцэг нь ямар байдаг вэ? За энэ болохоор шүү дээ бас л одоо нөгөө альва хөгжил дэвшил гэдэг юм сайн ч талтай байдаг, муу ч талтай байдаг гэдгийг одоо тод илэрл хүүхдүүд таартай амар их ингээд бас нөлөөнд автж байна, маш их хохирол амсж байна. Энийг юугаар ардгүй гэхээр багш нь ялангуяа одоо нэг хүний биетэй ажилдаг хүүхдийн хөдөлгөөнтэй байх, эрүүл хөдөлгөөнтэй ажиж эрүүл байх хэрэгтэй гэдэг юучирсэн мөнхийн ойлголт. Гэтэл цахим хэрэглээтэй холбоотойгоор хүүхдүүдийн биеийн хөгжил асар өөр болсон. Амьдралын хэв маяг ч өөрчлөгдсөн. Бидний хүүхэд байх тийм одоо орчин байсангүй. Бид нар чинь жинхэнэ годомжинд л автоматка тоглоод байнгын одоо бүүж хараж идэг. Дээр нь идж байгаа хоол нь юу байсан гэхээр одооных шиг ийм олон янзын хоолны сонголт гэж байсангүй. Энэ чинь тухайн улс орны хөгжил эсрэлтэй салшгүй холбоотой юм хитрхийн нээлттэй байх гэсэн гарах үр дагавар бас хитрхи эрсдэлтэй юм шиг санагдах болсон. Одоо хүүхдийнхаа утасны хэрэглээч бас харцсан юм байна. Бас ингээл тэр хөвчлэн анхаарал хандуулж тавьж чадахгүй байна. Яагаад гэвэл нэг өрөөнд ороод хаалгад хүчил унтаад байгаа юм уу? Уцаа хэрэглээд байгаа юм уу? Тэгээд яг ингээл хоолны ширээний ард ингээл юу чи тэгж ин гэхээсээ илүү хүүхдтэй одоо би бол ялангуяа яг тийм жоохон арчилсан юм гэдэг юм шүү. Хүүхдийн эрх хэрэгчлөө гэдэг юм. Энэ нь зөв, энэ нь буруу, аливаа юм итгэхээр ингэдэг хүүхдүүд аяг нь ерөнхийдөө л хийж ярих дуртай байсан. Тэр юугаарч хүмүүжж байгаа. Гэхдээ ковид гэдэг энэ нэг цар тахлын юунаас үүдэлтэйгэр багш нь бүр гайхсан шүү дээ. Ковидын дараа танхимаар хичээл орж эхлэв. Хүүхдүүд ингэ цааланд орж ир. Ялангуяа баг ангийн хүүхдүүд ингээл гайхаал мангаагаал ингээл яваасан. Тэр ковид гэдэг юм булаг багт хүүхдүүд яадаг гэсэн гэж хар гүөхөрөө орж ил өвдгөөрөө ингээл гулгаад тэр цааланд орж чигнээл гүгэл орж ирдэг. Гэсэн тийм байхгүй болсон. Гэтэл энэ яасан гэхээр нөгөө хөдөлгөөнгөө аваач чороод манай ч одоо бас одоо л бас ингээ харж байгаа тэр 120 бэлгэлт хийсэн үгүй юу ч гэдэг юм уу. Тийм юм одоо ингээ гарч байгаа үр дагавруудыг харахаар тийм байна. Бүх хүүхдийн сэрвээ юм бүгд болсон. Зүгээр л юм. Ерөөсөө утас барил. Гэтэл заа талбай бүр тэрхтэл годомд хүртэл гарахгүйс. Энэ 2 жил бол бүх хүмүүсийн амьдралын хэв маяг бие организмын ялангуяа хүүхдээр хамгийн амар гашуун бөгөөд юугаар туссан эрүүл мэндийн ясны хөгжил асар тийм хортой юм байна. Тэгэхээр яагаад би энэ хичээл гэдэг юм ингээд 7 хоног бүр тэрхтэл ингээд 80 минут байгаа шүү. Энэ чинь хангалттай цаг хугацаа биш. Та нарыг бол одоо зүгээр л хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ гэхээсээ илүү тэрийг хүүхдүүд аягүй ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Яагаад энэ хичээл ингээд бүр та нар ингээд сурах хэрэгэлж байгаа боловч яг би энэ хичээлд орох үүрэгтэй юм бэ гэдэг юмтай чинь бүх давхар ингээд эрүүл мэндтэй холбоотой. Тэгэхээр би ямар ч гэсэн эрүүл байхад хөдөлгөөнтэй байх юм байна гэдэг имийг л хүн ингээд насан туршдаа тархинтаа хийгээд авчих хэрэгтэй байхгүй. Тэрнээс ингээд одоо нөгөө хоцролтой суурин амьдралтай холбоотойгоор хүмүүсийн одоо эрүүл мэндийн байдал маш их тархалт байна. Уушиг зүрхний ялангуяа асуудал амар их байна. Энэ чинь ерөөсөө цэвэр хөдөлгөөн бүтээл холбоотой.
Тэгэхээр ингээд өдөрт нэг доор хайж ингээд 10,000 алхах энэ төргээл тэр чинь ингээд шинжлэх ухааны үндстэйгээр судалгаа хийж аваад гарч ирсэн тийм юу байхгүй юу? Судалгааны агууд байгаад байгаа шүү дээ. За яг Монгол судалгаа хийж байгаа би намын мэрэгчлэн юу зөндөө байна. Тэр нь одоо гадны улсуудын гадны мэрэгчлэнүүдийн гадны доктор профессортой ингээд хийсэн судалгаануудаас үндэслэж янз бүрийн дүгнэлтүүд нь биднэрт ийм байх хэрэгтэй гэдэг нэг ойлгуулж идэг. Тэгэхээр хүүхдүүд та нараа хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Хөдөлгөөнтэй хийж ирүүл явах юм байна. Гэхдээ ямар нэгэн спортын төрлөөр ингээд мэрэгч хичээлнэ гэдэг бол хэдийгээр тухайн хүний дуур сонирхол одоо ямар нэг юм имийг ингээд харж багтаж ингээд спортын секс дугуулгаар хичээлнэ гэхээсээ илүү биеийн дээр хичээлийн гол зорилго ерөөсөө зөв амьдралын дадал хэв маягтай болоход л туслагч. Тийм дээр нь яг та нарыг одоо таньбар хичээлж байгаа үед 7-2 удаа хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор л орж байгаа чинь. Тэрнээс та бид нар манай хичээл тамирчин бэлтгэх зорилготой хичээл биш. Өөр юу гэдгийг одоо нэг бид нар хичээл дургүй хүмүүс амар их байгаад байдаг шүү дээ. Тэр ерөөсөө ингээд нэг бас ингээд зөв дадал хөвшил гэдэг имийг жоохон хумсартайгаар суулгах хэрэгтэй байх гэж ойлгоод байдаг. Одоо хүүхдүүд багш ингээд нэг хичээлийн өмнө ингээд та нарыг ингээд нэг жоохон салгаагаад байгаа юм шиг яриад байдаг шүү. Энд чинь хизээ нэгэн цагт тэр одоо нэг өөрөө өөр хүүхдтэй авчирсан гэдэг нэг дадал хөвшил болчдөг. Хүний өвч гэсэн миний өвтэй биш харагддаг. Яагаад гэвэл буруу л хийгээд байгаа бол хэлэхгүй болтгоо. Гэтэл ингээд үл тагаад байгаа хүүхдүүд зөндөө байдаг байхгүй юу? Одоо хар ядаргаалаа штэ гэдэг. Дотроо бараг тэгж бодоод зогсож байгаа хүүхдүүд багш шууд хараад мэддэг. Гэтэл хизээ хойно аягүй олон жилийн дараа яана багшаа таны стандарыг хэлжсэн тэр хүчээстэй. Ухаан сууж ээж хүний ихнэр олж ээж хүний хүүхдийн болж ээж мэддэг юм байна. Тухайн үед ингээд мэддэхгүй. Гэтэл ямар нэгэн юмыг ингээд урд нь ингээд нөгөө сануулаад хэлээд баян сануулаад хэлээд байх бол тэгэхдээ хаана нэгтэй хэлэхээр тухайн үед ойлгохгүй юм шүү. Тэгэл хизээ ингээд эсвэл алдчих байгаа юм. Эсвэл ямар нэгэн байдлаар амьдралын одоо нөгөө юун дээр орж ирдэг бүтэц мэдээ. Тэрийг ингээд бид бүрийг хичээлээд чи юм чухал гэдэг байсан байх шүү. Нэрээ хөрх юм багш маань нэрээ ингээд миний төлөө хэлчихсэн байх шүү гэдэг. Багш нь тийм туршлагад байна. Над чигсэн яг таны энийг хэлсэн бодогддог байхгүй юу? Би волейбол тоглохоор шууд ингээ өвдгөр төс гэж унцдаг. Тэгээ та тэрийг ингээд өвдгөн чинь муу ингээд үений чинь шингэн байхгүй болтон болдог гэх. Тэгээд хэлснээс хойш би ингээд зөв унц сурах хэвэл айгүй хичээж чад одоо тэгээд хөрх юм сурсан. Тэгээд ерөнхийдөө өвдгөр унахыг дүү нартай ч гэсэн одоо битээ тэгэрээ гэх. Яг таны хэлхээс өмнө надад ер нь хинч тэгж хэлж байгаагүй байхгүй. Тэгээд би тэрнээс тэгж их өвдгөр унахын хүчинд гинэ одоо хор ууршгаар ингээд өвдөг маань жоохон чахарч дуурдаг болсон суугаад ингээ босгоод гэл тэгээд одоо тэр тал дээр тэгээ баялж явдсан шүү багш. Одоо хоёлаа ярилцсан маа ерөнхийдөө дүгнээд өсвөр насны хүүхдүүд болон үе тэнгийнхэн одоо хүмүүст сонсогчдод эрүүл байх хамгийн чухал гэсэн өөрийнхөө тэгээд хамгийн чухал гэсэн 3 мессежийг яг дүгнээд хэлээд өгөөч. За амьдралын туршлагаас гэдэг юм уу одоо дөрөв хүүхдийн ээж гэдгээс юм уу эсвэл одоо багш гэдгээс юм уу үл хамаарч хүн амьдралаар ямар байх ёстой юм бэ гэдэг юм. Одоо өөрийнхөө зөвхөн туршлагаас хуваалцъя л да. Хамгийн нэгдүгээр ерөөсөө зөв амьдралын хэв маяг гэдэгт юу гэдэг вэ гэхээр хоол, нойр, хөдөлгөөн. Энэ гурав хоорондоо бүр салшгүй байна. Бид нар зөв нойртой одоо багш нэг нойрны тухай ярьсан шүү. Хүн ингээд хоны 24 цагийн 8 цагт тодорхой хэмжээгээр одоо ялангуяа хүүхдүүд ингээд 8-10 цаг унтчихэж та нарын биеэр гэсэн чинь өсөлт чинь явж яадаг. Биеийн чинь одоо бүх нөгөө нэг хоол боловсруулах эргэтэн системүүд бүх одоо нэг өөр үүрэгтэй юм чинь бүгд ажиллаа хийдэг. Тийм учраас нойр нэгдүгээр хамгийн чухал. Хоёрдугаар нөгөө өглөөний ус ухаас эхэлнэ. Ерөөсөө л нөгөө багш нар хэлсэн чинь нэг хоолны зам чинь ингээд 6-8 м гэдэг энэ хооронд ингэж ийм гараад усруулж иж ингээд бие чинь өдрийнхөө янз бүрийн ачаал юу гэдэг нь сэтгэл зүй зөндөө юм чи би юм. Тэгэхээр би организмад бэлэн болох хэрэгтэй. За тэгээд дараагийн нэг юм болохоор хоол амарч чухал. Дараа хийж ингээд 3 цагийн зайтай багш нь чадаад нэг тэгж идэв юм л да. 3 цагийн зайтай өдөр 5 удаа хооллох хэрэгтэй мөстэй гэдэг одоо тэр чинь зөндөө янз янзын байдлаар ингээд хүмүүс тайлбарлаж, нотолж, харуулж яадаг боловч яг ясанаар ирсэн. Нойр хоол хөдөлгөөн
гэж. Тийм ч бас одоо би нүрийнхаа хичээл тэр олон хүүхдүүдтэй ингээд багш нь ингэдэг штэ. За хүн болгонтой би одоо чи тийм бэ юм гэж хэлж чадахгүй ч гэсэн би ингээд нөгөө нийтдээ тийм бүх хүмүүст ингээд хүртээмжтэйгээр хичээл авахыг одоо ялангуяа эхний 20 минут л айгуу чухал байдаг юм хичээл. Тэгэхээр тэр ерөөсөө яах гэдэг юм бэ гэхээр та нар зориулсан л зөв дадал хвшиг чинь бий болох зорилготой л хичээл. Тэр нь хөлөөний тактиклаас тодорхой хэмжээгээр сэргийлэх зорилготой хичээл. Бүр нэг хаяа би тараас асууж байдаг ш. Сая та ямар хичээл орсон бэ? нэг үндэтгэж явдаг, хайрлаж явдаг ингээд дотныхоо багштай ярилцаа суух аягүй сайхан байлаа. Таны өгснээ наалцсан сайхан зөвлөмжүүдийг манай сонсогчдод манай үе тэнгийнхэн, найзууд, ангийнхэн амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа агшаа. Мөн дахин бидний ингээд урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа гэж хэлмээр байна. За хамгийн хайрлаж авдаг хүүхдүүд нь бас ингээд нэг хөөрхөн хийж байгаа ажилдаа багшаа урьж оролцуулсан маш баяртай байна. Энэ жил одоо 12 дугаар багш нь ер нь сүүлийн аягүй олон жил дандаа алхахад орж байгаа. 12 төгсөх гэж байгаа бүх шанартаа өөрийнхөө одоо ирээдүйд олж авах мэргэжлийнхаа анхны алхам сонголт Монгол тамиг маа хийсэн байгаа. Бүгдээр нь амжилт хүсье. Хүн ер нь санаа зөв бол заяа зөв гэж нэг монголчууд яг сайхан үг өгдөг шүү дээ. Альва юмд ингээд өөрийнхөө мөрөөдийг биелүүлж юу хүсэж байгаа, хийхин төлөө юу хэрэгтэй юм бэ гэхээр та нар сурах. Хамгийн гол эрхэм зорилго чи ерөөсөө сурах байхгүй. Тэр сурах гэдэг юм энэ одоо урт удаан амьдралын явцад сурсан ямар л хүн амьдардаг. Сурсан одоо ямар нэгэн одоо хадаас ч гэсэн зөв хадаас сурчуул гэдэг нэг хамтад үг байгаад байдаг шүү дээ. Тэр чи ямар нэгэн юмыг төгсийн гэхээсээ илүү оролдлого сайд ороод нэг гэдэг шиг хийсээр агаад мэрийсээр агаад тэр юмнийхаа одоо цаатлыг үр дүнг нь хардаг гэдэг. Тийм ч бас бүгдээр нь хайртай шүү 12 хүн байна. Ирээдүйд одоо бүгдээрээ сайн сайхан явж хүссэн мэргэжлээ эзэмшиж өөрснийхөө зорьсон мөрөөдсөн амьдралаараа сайхан амьдрах болтугай гэж өрөөё. Баярлалаа. Баяртай. За баяртай. Яа, энийг болчих.